За баярлалаа ирэх үзэгчдээ. Тэгэхээр манай мисүүд маань өнөөдөр бас үзэгч та бүхэндээ зориулаад бас үзүүлбэрүүдээ өөрсдийнхөө авьяасуудыг хүргэж байна. Тэгэхээр би түрүүн бас нэвтрүүлгийн ихэнд хэлсэн энэ дөрвөн үзэсгэлэнтэй бүсгүйг маань уу үсэг нэгтгэж байгаа гэсэн. Тэгэхээр уран нугаралт, уртын дуу, уран бичлэг, уруулаараа зурах гэсэн ийм дөрвөн бас үзүүлбэрүүдийг үзэгчдэд маань хүргэлээ. Тэгээд нийт үзэгчдийнхээ өмнөөс халуун алга ташлтыг бие биендээ хүргэх нь зүйтэй болов гэж бодож байна. Телевизийн танаас олон үзэгчд бас баяр хүргэж байгаа гэж бодож байна. Тэгээд та хоёрын маань үзүүлбэрийг үзэгчд бол дөнгөж сая бүгдээрээ харсан. Тэгээд баяр цэцэг болон ану хоёрын үзүүлбэрийг би бас үзэгчдтэй бүр илүү дотомчлон танилцуулъя гэж бодож байна. За баяр цэцэг одоо ямар каллиграф гэж ярьдаг шүү дээ, зураг зурваа. Ямар одоо үгийг бичсэн бэ? За энэ алангоо гэдэг үгийг бичсэн. Энийг болохоор Miss World Mongolia 2015 тэмцээнд орж байхдаа яг Монгол бүжигтэй хамт бэлтжижсэн үзүүлбэр маань байна. Тэгээ чи яг энэ удаад шууд ингээ үзүүлсэн болохоор шууд фэйсийг үзүүлбэрээ толгойдоо хорсноо ингээ бичлээ. Ингээд алангоо хатныг эмэгтэй хүний дүрсээр ингэж зурсан каллиграф маань байна. Ер нь оролцож байгаа тэмцээн болгондоо одоо Монголын уран бичлэгийг каллиграфыг үзүүлдэг үү? Тэгдэг. Хамгийн анх Miss International 2014-т орж байхдаа наран гэдэг үгийг биччихсэн. Яагаад гэх юм бол наран улсад зохиогдсон учраас дараа нь болохоор алангоо гэдэг үгийг хамгийн сүүлд болор гэдэг үгийг болрын орон Австрт бас биччихсэн. Гадаад ер нь хэр яаж хүлээж авах вэ? Маш гайхалтай хүлээж авна. Яагаад гэх юм бол бидний бичиг соёл бол маш агуу соёлтой учраас ялангуяа тийм Аз каллиграф, ялангуяа Монгол каллиграфыг хизээч өмнө нь харж байгаагүй хүмүүс маш олон байдаг юм байна. За Анугийн хийсэн уран бүтээлийг би бас сонирхъя гэж бодож байна. Ямар зураг зурчваа? Одоо Ануг чи уруулаараа зурдаг гэдэг их алдартай байдаг шүү дээ. Мэрлийн Монро шүү дээ. Шууд хараад ойлгомжтой. Үзэгч маань харж байгаа бах. Ер нь энэ уруулаараа зурах гэдэг авьяас ер нь дэлхийд дээр чамаас өөр байна уу? Бага Америкт нэг хүн байгаа. Гэтэ бүрэн яг хэмжээний юм уран зураг шиг зурдаг. Ер нь хоёулах нь юм биш үү? Ер нь бол тийм юм шиг байна. Энэ авьяас ер нь хаанаас ямар үүдэлтэй байна? Хамгийн 2013 онд Miss Mongolia тэмцээнд орох гээд тэгээд яг авьяас үзүүлбэр хэрэгтэй болсон л та. Тэр үед бол би өөрөө гараараа зурдаг байсан. Уран зураг, хар зураг зурдаг байсан. Тэгээд яг бодсон. Эмэгтэй хүн яг тий эмэгтэй хүний одоо хамгийн одоо том зэсэг бол уруулын бодог байдаг. Уруул гэдэг, инээмсэглэл байдаг гэдэг утгаар Miss-ийн тэмцээнд уруулаараа зуръя гэж шийдсэн. Гадаадууд ер нь хэрхэн яаж хүлээж авах вэ? Ер нь оролцсон олон улсын бүх тэмцээнд бол яг энэ уруулаараа зурх үзүүлсэн. Тэгэл хүмүүс хүү энэ ч юу болоод байна те хаанаас ийм гараад ирэх юм бэ чи хаанаас ирсэн бэ гэл яаж зурчваа яаж ийм хурдан одоо уруулаараа зурчваа. Тэгэл яг хөлөөрөө зурдаг хүмүүс байдаг, үсээрээ зурдаг хүмүүс байдаг. Тэгээ уруулаараа зурж исэн хүн байхгүй нэг бүр ингээ гайхаа те яг яаж зурсан ахаад нэг үзүүлээж уруулынхаа хэлбэрийг те урууландаа юм хийсэн үү ч юм уу нэг иймэрхүү асуулт асууад дүрсийн мөн ойртож хараа те яг яаж зурсан ингээл тэгээд магадгүй дэлхийн мисийн шилдэг 25-д ороход бол шилдэг одоо авиаст дээр тийм шилдэг 25-д ороход нөлөөлсөн баг. Гэхдээ нэр ингээл харахад бүр яг л Мэрлийн Монро байна дөө. Ер нь ерөнхий төрх нь гараад ирсэн байна. За ингээд бидний бэлтгэсэн үзүүлбэртэй хамтдаа байсан үзэгчтэй баярлалаа. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Тэгээд тэр үед бас миссүүдтэйгээ илүү дотнчлон энэ тухай сэдв хөндөж ярилцах болно. Палана. Одоо бичлэг орох юм уу? Одоо студ орох юм уу? За 3 2 1 орлоо. За 3 2 1 фэр. За UBS Телевизийн маань City Night шиний хөтөлбөр гэсэн Facebook хуудас яг энэ цаг мөчид ажиллаж байна. Нэвтрүүлэг маань 2 дахь хэсгийг эхлэхэд манай Facebook page 5000 лайктай байсан бол одоо 5500 лайктай болсон байна. Олон хүн биднийг үзэж байгаа мэнийг эндээс харж болохоор байна. Тэгээд үзэгчдээс маань манай Facebook хуудас руу маш олон саналууд, сэтгэгдлүүд ирж байна. Дөрвөн мисс маань ямар авьяастай юм бэ? Өмнө нь ингэж ерөөсөө бодож байгаагүй юм байна штэ гэж хэлцгээсэн баха. Ялангуяа пагам дуулмыг бүр уртын дуу дуулдаг гэж ерөөс сонсож байгаагүй гэх юм. Тэгээд уртын дуу дуулах авьяасан дэр нь хизэнээс эхэлтэй байна. Яг нь ер нь бол одоо жоохон байхасаа эхлээл дуулдаг байсан л та. Сургууль хаврлагын үзлэгтэн төр ордог гэсэн. Тэгээд оюутан болоод яг
ямар ч гэсэн энэ дууныхаа авьяасыг ер нь хөгжүүлэх хэрэгтэй мэн гэж бодоод тэгээд нэг уртын дуу гэдэг бол мэдээж хэрэг манай Монголын маш гайхалтай урлаг хизээч хаана өөр дэлхийн өөр ямар ч оронд байхгүй зөвхөн монголчууд дуулж чаддаг дуу. Тийм учраас би бас уртын дууг сонгож хичээлсэн. Тэгээд бас яг нэг мэрэгжлийн төвшөнд бол биш л дээ. Яг зүгээр нөгөө уртын дуунд одоо өөрийнхөө чөлөөт цаг заваараа очиод хичээлж байсан. Дэлхийн мисийн тэмцээнд бас уртын дуугаа дууссан. Хүмүүс ер нь яаж хүлээж авсан? Дэлхийн мисийн тэмцээнд уртын дуугаа дууссан маш гоё хүлээж авсан. Ер нь миний зорилго дэлхийн мисийн тайзан дээр бас Монголынхаа уртын дууг хэвшүүлэх бол миний том зорилго байсан. Тэгээд одоо үзэгчид болон шүүгчид бол маш гайхалтайгаар хүлээж авсан. Тэгээд бас дэлхийн мисийн авиасын шилдэг хорид багтаж чадсан. За үнэхээр сайхан мэдээнүүд дуулдаж байна. Анх зүйлгийн хувьд бол яг Super Talent of the World буюу дэлхийн авиаслыг мисс тэмцээний дэд байрын шагналыг хүртсэн ш. Тэр тухай одоо асуумаар байна. Одоо асуух юм бол үзэгчдэд маань илүү ойрхон сонсогдох байх л та. Сая нэг харуулттай үзүүлж амжсангүй. Тэгээд яг тэр Super Talent of the World гэх тэмцээн болохоор ер нь дэлхийн 60-аад орны миссүүд гэхдээ нөгөө шилэгдмэл одоо авиастай миссүүдийн оролцдог тэмцээн. Тэгээд энэ тэмцээнд дэд байр эзэлсэн. Явсан ер нь олон улсын бүх тэмцээнийхаа яг авиасыг нь бас ингээд дид байртай ингээд дандаа ер нь хамтд нь авдаг. Авиасын шахналыг бол алгасгүй бүгд ингээд энэ бүгдийг нь авдаг юм байна тий. За тэгэхээр Монголд маань тун удахгүй бас олон улсын миссийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн 60 гаруй орноос сайхан бүсгүүчүүд их оронд маань ирэх гэж байна. Манай миссүүд өмнө гадаадын улс орнуудыг зорж ин олон улсын миссийн тэмцээнүүд ордог байсан бол одоо бид нэр их орондоо дэлхийн сайхан бүсгүүчүүдийг дэрэгдээс нь үзэх тэр боломж нэгдчихэд байна. Миссүүд маань ер нь хэрхэн яаж хүлээж авч байна. Одоо энэ тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахын ач холбогдол чухам юу вэ? Энэ одоо тэмцээний зохион байгуулалтанд бол би өөрөө орцсон явж байгаа л да. Бас зохион байгуулагч нарын нэг болцсон явж байгаа. Даваа эрхээ ашиглаад бас энэ тухай мэдээллийг өгч гэж бодож байна. Миссүүдийн маань хувьд ч гэсэндээ яг одоо тэр орчинд нь очиод тэр улсад очиод өөрсдөд нь бас бодогддог бодол давуу талууд нь мэдээж байж таарна л да. Ер нь өмнө ажиллаж байхад олон улсын тэмцээнд очиход бол Монголд ер нь хизээ ийм олон улсын хэмжээний тэмцээн зохиогдох бол ер нь бол ойрын хугацаанд бол болохгүй байх гэж бодож байсан. Харин ийм сайхан мэдээ дуулгасан бас энэ одоо үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүст бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо өмнө ер нь олон улсын тэмцээнд явхад тухайн орн болвол дэлхийн нийтийн анхаарлыг яалтчгүй миссийн тэмцээнээр дамжуулж татдаг. Тийм учраас бас манай Монгол оронд ирэх жуулчид за тэгээ ер нь бол дэлхийн анхаарлын төвд бас Монгол орн маань ороход илүү бас төхөн болж байгаа юм болов уу гэж бодож байна. За одоо жишээлх юм бол дэлхийн миссийн тэмцээнийг яриа л да. Дэлхийн миссийн тэмцээнд орсон 2 гоо бүсгүн маань байна. Дэлхийн миссийн тэмцээн Индонез улсад болоход эх жил нь одоо аялал жуулчлалын жуулчдын топ хөл одоо 17% өссөн гэсэн тийм статистик тоо баримт би бас интернетээр уншиж ирсэн юм байна. Тэгэхээр мэдээж дэлхийн гоо бүсгүүчүүд ирнэ гэдэг маань зөвхөн нэг өдрийн ч юм уу эсвэл нэг 7 хоногийн шоу зингийн болоод өнгөрнө гэсэн үг бас биш. Энүүгээрээ цаана бас маш олон ач холбогдолтой байдаг. Жишээлх юм бол одоо Miss Earth гэх сая миний оролцсон тэмцээнд гол сэдв нь бол цаг уур амьсгалын дулаарлал л да. Тэгэхээр уур амьсгалын дулаарлын талаар одоо тэр 70 орны охтууд устдаа болж байгаа ямар нэгэн одоо байгаль орчны экологийн асуудал одоо хүндрэлтэй сэдвүүдийг бүгдээрээ ингээ презентац болгож тавьж бүхэл нэгдсэн үндэсний байгууллагт хүртэл одоо илтгэл бас тавьсан байгаа. Тийм ч учраас энэ нь бас эргээд одоо байгаль орчны аялал жуулчлалын тийм ээ эдийн засгийн маш олон төрлийн ач холбогдолтой гэж бол харж байгаа. За Анугийн хувьд. За миний хувьд яг энийг бол яг хөө энэ хоёр одоо ярьсан талаар бол бодож байна л да. Мэдээж хамгийн түрүүнд хүн болгон аялал жуулчлал те улс орны одоо дэлхийн нийтийг улс орондоо анхаарлыг хандуулахыг миний хувьд юм бол яг миссүүдэд бодох юм бол энэ биднэрт маш том өгөөж болж байгаа. Яг тэгэхээр анх удаа Монголд одоо олон улсын тэмцээн зохион байгуулагдсан тий. Мэдээж нутагт нь болж байгаа охтууд илүү давуу талтай байдаг. Манай миссүүд бол бүгд мэдчихэж байгаа. Жишээлбэл би одоо энэ жил Чайна Хятадд одоо Miss World-д ороход хятадын охин бол тий яалтчгүй илт давуу байдалтай байсан. Энэ бол яг бүхэл олон улсын тэмцээнд ажиглагддаг. Мөн дээрээс нь эргээд бид нэр өөр улсын одоо тэмцээнд очиход за Монгол гэж ямар газар идэм бэ? Монголиа гэж юу одоо хаанаас ирсэн бэ гэхэд за тийм олон улсын тэмцээн болж исэн юм аа тий. Манай нутаг бол ийм ээ гэд хүмүүс танилцуулаад хүртэл одоо олон улсын тэмцээн шин чанартай тэмцээн болдог улс орн юм байна гэдэг утгаараа биднийг одоо илүү их өндөр түвшинд үнэлэх одоо тийм
маш том одоо мисүүдийн хувьд бол маш том үр өгөөжтэй юм үйл явдал болж байна гэж ойлгож байна. Тэмцээн бол 9-р сарын 23-наас 10-р сарын 9 зохион байгуулагдана. Гэхдээ хэвлэлийн баг хурал буюу одоо Наан Монгол одоо зохион байгуулагч орн боллоо гэдгийг зарлах тэр одоо уулзалт мөн хэвлэлийн баг хурал бол тун удахгүй 3-р сарын 27-наас 4-р сарын 3-ны хооронд болох гэж байгаа гэсэн. Тэгээд энэтэй холбогдуулаад 4-р сарын 2-ны өдөр фэшн шоу, загварын шоу зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ загварын шоунд бас манай дөрвөн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дөрвөлээ оролцсон тийм ээ. Тэгээ энэ тухай мэдээллийг өгөөч хөө. Олон улсын тэмцээн Монголд одоо болж байгаа үр өгөөж нь гэх юм бол одоо энэ тэмцээнээр дамжуулаад тэр дэлхийн улс орнуудад одоо ирж байгаа тий маш олон тооны мисүүдэд одоо Монголынхоо кашмир үндэснийхээ одоо брэндүүдийг одоо бид ямар хөө хэмжээнд байдаг вэ гэдгийг одоо сурталчилж чадах байх гэж бодож байна. Тэгээд мөн дээрэс нь манай Монголын урлаг соёл одоо ямар их одоо агуу зүйл байдаг гэдгийг тэр мисүүдээр юу дамжуулаад дэлхийд бас түгэж чадах боломж нь юм болов уу гэж бодож байна. Ялц ч бидний нүг мисийн тэмцээнд очингууд те. Та нар морь ундгүй, гэрт амьдрдгүү гэж асууад хэлтэгтэй мисүүд айгүй хэцүү. Одоо энэ тэмцээн зохион байгуулагчнаар бас тийм асуудал илүү одоо багасах байх гэж найдаж байна. Тэгэх байх тийм. Бас өмнө нь одоо Монголд зохион байгуулагдажсэн загварын шоунд бол одоо модельуд ордог гэсэн болохоос бид нар ч гэсэн бас ингээд холдоод ордог лсэн тийм ээ. Гэтэ яг зөвхөн мисүүд ингээд дан ганц мисүүд ингээ орсон тийм загварын шоу бол одоохондоо хараахан байхгүй байгаа. Тийм ч учраас энэ загварын шоу бол маш ач холбогдолтой, маш сонирхолтой байх, үзүүштэй байх гэдэгт мөн дээрээс нь одоо Face of Beauty тэмцээний тэргүүн байрын мисүүд бас ирж байна. Тийм, Мексик, Унгарын мисүүд бас оролцох юм байлээ. Маш одоо өрмөц шоу болох нь дан мисүүд орсон тий. Мөн дээрээс нь тэдний одоо дэлхийн мис болоо тий Miss International-ийн том тэмцээнүүдэд өмсөжсэн одоо даашин зүс энэ шоунд гарах баха. За тэгвэл 4-р сарын 2-ны өдөр манай үзэгчид одоо бүр харж байгаа цагаа товолж байгаад энэ шоуг очиж үзэх нь байна. Тэгээд би түрүүн яг нэг сэтгэгдэл ингээд өндөр байгаа дэр нь асууж амжаагүй юм байна. Сая хэрн үзүүлбэрийг ингээд гинт хийхэд ер нь ямар санагдсан бэ? Бүр гол асуултаа мартсан. Сая гинт саналаа. Тийм, ер нь айгу гинт байсан учраас би бол одоо жишээ нь бас яг дуучин биш учраас байнга нөгөө бэлтгэлээ гээл дуулаад байдаггүй. Тэгээд дуулаагүй ер нь бол айгу удаж байна. Тэгээд сая ингээд гинт одоо ямар дуулах уу гэж морь уурчтайгаа ингээд тохирол сая дуулчлаа. Тэгээд бас зарим одоо мэрэгжлийн хүмүүс ингээд үзэхэд ч юм уу алдаа оноотой тийм зүйл байгаа. Тэгээд уучлаар нь үздэй гэж. Ер нь дээрээс нь энэ одоо үзүүлбэр тэр чигтээ шууд явж байгаа учраас энэ дээр бол алдаа оноо. Тэгээ нөгөө нэг энэ дөрөв эмэгтэйг маань 3 мдээгүй байсан болохоор бүрчих одоо алдаанууд байсан байж магадгүй үзэгчд маань өршөөгөөрэй гэж хэлмээр байна. За та нарынхаа бас сэтгэлийг сонсъё. Ерөнхийдөө бол яг ингээд бүр ингээд тулгамдаа за юу үзүүлэхүүгээд толгойн дотроо байсан хамгийн одоо анхны бэлэн байсан үзүүлбэрээ л үзүүллээ. Тэгээд угаасаа каллиграфик бичгээд бас одоо цаг шаарддаг, бэлтгэл шаарддаг учраас яг тогтсон нэг 3-4 үзүүлбэр л одоо надад байсан тэндээсээ л үзүүллээ. Миний хувьд бол яг 12 сар дэлхийн мис дээр л энэ одоо зураг зурсан. Тэгээд тэрнээс хойш одоо 3 сар зураагүй байна. Тэгээд сая суруулаа ингээд нэг будчих та сандарлаа л та. Яг тэр шууд явж байгаа болохоор ингээд жоохон илүү гаргаад будчих юм бол айгүй муухай харагддаг юм чинь нэг айгүй тод өнгөт болохоор энэ тэндээ наалтч ингээд сандраас чичигнэл үнсэж өглөө шүү дээ. За миний хувьд болохоор анхаа маань яг надад хэлээг бол бас бүр айгүй хэцүү байх байлаа. Тэгээд яг нэг одоо бид дөрөв яг нийлээгүй өмнө үзээгүй байсан учраас үзүүлбэрээ яг үзүүлж чадсангүй. Өөрхийн надад хэлсэн мөртлөөс л ингээд амжиж байгаа нь яг энэ л байлаа. Тэгээд За зүгээр тэгээд манай үзэгчд бас амарч байгаа яг энэ цаг мөчид нь бас их сайхан 6 цэнгэлийн үзүүлбэр үзүүлж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд бидний ярилцах цаг жаргаж байна. Тэгээд өнөөдөр бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн үзэгсэлэнтэй дөрвөн бүсгүүдэд маш их баярлалаа. Тун удахгүй болгож байгаа загварын шоунд нь амжилт хүсье. Олон улсын мисийн тэмцээн Монгол зохион байгуулагдаж байгаа энэ ажилд бас та нарын үүрэг оролцоос их байх болов уу гэж бодож байна. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Сайхан амарцгаагаараа одоо эндээс гараад хайчих гэж байна. Өнөөдөр чинь ladies night өсгөөчүүдийн шүрэн гэдгээр одоо дахиад үзүүлбэр үзүүлээ явчихна. Дөрүлээ ингэж одоо явчих уу? Гэт. Тий. Одоо нэг шинэ жил мэлээр бас алтан байгууллагуудын юм дээр үзүүлбэр үзэж болох юм шүү дээ. Сони юм байна. Одоо ингэ шууд уртын дуун дээр тэгээд яг хэдэн минут гэдэг нь одоо жишээлбэл миний үзүүлбэр чинь 3 минут болох хэвээр тэгмүүд яг хиний дуулж байгаа дуун дээр нь яг харуулж бэлдэж болох юм тийм бас юм байна дэрүүлээ. Би бодод айгүй. Тэгээ уус гэдгийг заавал оруулах. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ City Night шөнийн хөтөлбөр маань үргэлжилж байна. Одоо үзэгчдээ бид нэгэн сонирхолтой бичлэгийг хүлээн авч үзүүлье. Үүний дараа бид нэвтрүүлгийнхээ эхэнд үзүүлж ирсэн. За дуучин Jessie J
үзэгчтэй хамтарч одоо дуулсан дуу нь YouTube дээр 2 сая хүний үзэгчийг авсан. За Монголын төдийгүй гадаадынхны гайхшигтыг төрүүлээд байгаа Ануужийн авьяаслыг охинтой үзэгчтэйгээ уулзуулах болно. Тэр бол түр баяртай үзэгчтэй.